Тэгэхээр энэ бичлэгээр бүгдээрээ Microsoft Project програмын одоо анхан шатны ойлголтууд гэж яг юу юм бэ? За тэгээд энэ гүнзгий түвшний ойлголтууд гэж яг аль хэсгийг хамрахгүй юм бэ? Анхан шат нь аль юм бэ гэдэг тэр ялгааг авч үзье. За тэгэхээр мэдээж эхлээд одоо жишээн дээр ярив. Microsoft Project програмын олон төрлийн энэ файлууд одоо темплейтүүд байгаа. Тэгэхээр энэ дээрээс бүгдээрээ нэгэн дээр ингээ яриавчаа. За тэгэхээр гүнзгий төвшний ойлголтыг одоо та эзэмшихийн тулд хамгийн эхлээд өөртөө юуг илүү одоо мэдсэн байх шаардлагатай вэ гэхээр энэ одоо дээдлийн хэсэг энэ ribbon menu гэж ярьдаг те. За эдгээрийг бол мэдэх хэрэгтэй. За ямар task дээр ямар зориулалттай ийм group командууд байдаг юм бэ? Энэтэй бол нэлээд ойр одоо ажилдаг болцсон байх хэрэгтэй. Тэгэхээр нэгдэх нь бол энэ. За тэгээд сүүлийн одоо 5 жилийн хугацаанд миний хувьд ингээд байгууллагууд дээр Microsoft Project програмыг ерөнхийдөө ингээд одоо ашиглаж эхэлж байгаа. Эсвэл одоо ашиглаад ганц хоёр төслийн төлөвлөгөө хийсэн байгууллагууд дээр ингээд очиод сургалт ордог анхан дунд чатны. За тэгэхээр тэрэн дээр анхан дунд чатн дээр одоо байгаа байгууллагууд төлөвлөгөөгөө ингээд аваад явхад ямар нийтлэг ийм командуудыг ашигладаг юм бэ гэдгийг энд ингээд жагсаачсан байгаа. За тэгээ энэ дээрээс би ингээд энэ командуудыг та бүхэнд ингээд товчлоод хэлье. За энэ курсын одоо гүнзгий түвшний сургалтын видео энэ онлайн сургалтуудыг өмнө нөгөө анхан болон дунд чатны төслийг Microsoft Project програмаар төлөвлөж шанахна гэдэг энэ сургалт бас ингээд бонус болоод дагалдаад очиж байгаа та бүхэн. За тэгэхээр хэрвээ та зарим нь одоо мэдэхгүй бол эсвэл мартцсан бол сэргээгээд үзээрэй гэдгийг бол хэлье. Тэгээ энэ дэр ингээд товчлыг би харуулж гин гэсэн үг тийм. За тэгэхээр хамгийн эхлээд энэ сургалтанд гүнзгий түвшний сургалтанд юуг үзэхгүй юм бэ гэдгийг ярьж гин гэсэн үг. Тэгээд энэ хэдийг үзэхгүй гэдэг чинь энэ хэдийг таньдыг мэдж байгаа гэж одоо таамаглаж тэгээд цаашаа сургалтаа зааж байгаа гэсэн үг шүү дээ. За хамгийн эхлээд та Project and Change Working Time гэдэг энэ тохиргоог бол хийж сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр Project Change Working Time гэхээр төслийн календарын тохиргоог бид нар бол хийж өгдөг. Тэгэхээр энэ дэр ингээд календар үүсгэх одоо ажлын цагийг тохируулах гэх зэрэг энэ бол тохиргоог та одоо хийж сурсан байх хэрэгтэй. За хоёрдугаарт Project Information System дээр төслийн одоо эхлэх дуусах хугацааг тохируулах зэрэг энэ календараа энэ дээр ингээд тохируулах ерөнхий тохиргоонуудыг энэ дээр хийж өгөх одоо яагаад хийж өгөх ёстой гэдгийг бас мэдчих хэрэгтэй. За түүний дараагаар new tasks-ыг автоschedule болгох. За ерөн автоschedule болон manually scheduled гэдэг энэ хоёр зүйлийн ялгааг бол та мэдчих хэрэгтэй. За одоо ингээд шинэ файл үүсгэл та ихэвчлэн manually scheduled гэдэг Microsoft Project програмын default тохиргоогоор бол ингээд тохирчсон байж байдаг. Тэгэхээр энэний ялгааг мэдчих хэрэгтэй. За үүний дараа files-ны options schedule хэсэгт рүү ороод өөрийнхөө тохируулсан календарын одоо энэ зохих тооцооны утгуудыг бас цаашаа ерөн тооцоо хийж явхад календарт та чинь нэг өдөр 7 хоног сар хэрхэн зохицох юм бэ гэдгийг бол ингээд мэдчих хэрэгтэй. Энэ утгуудыг зүгээр оруулж сурцсан байх хэрэгтэй. За үүний дараа энэ бол ингээд үндсэн дөрвөн одоо тохиргоо. Ерөнхийдөө төсөл эхлэхэд одоо нэг удаа хийгээд тэгээд цаашаа дахиж хийх шаардлагагүй юм тохиргоонууд. Гэхдээ зөв хийж өгөхгүй бол асуудал болдог тохиргоонууд. За нэг удаагийн дөрвөн тохиргоог ерөн одоо анхан шатанд хүн мэдчих хэрэгтэй. За тэгээд та project програмаар дээр одоо хэдэн жил ажилласан ч байла гэсэн эдгээрийн дөрвийг хийдэг бол тэр анхан шатны сургалтын видеонуудаас энэ дөрвийн одоо учир утгыг асуугаад тэгээд видео лайв хичээлүүд байгаа шүү дээ. Видео хичээлээс гадна биднэрт лайв уулзалтууд байгаа. Тэр яг өдөр тогтсон өдөр орж ирээд сайхан ойлгохгүй юм анхан шатных ч байсан хамаагүй ингээд асуугаад явхад нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. За үүний дараа тогтмол хэрэглэгддэг 6 тохиргоо байгаа. За энэ дээр бол insert task indent often гэдэг ийм одоо тохиргоонууд. Тэгэхээр энэ дээр ингээд харуул нөгөө WBS гэж ярьдаг. Бид нар ажлыг одоо удирдах болох хэмжээнд бүлэглэж задлахтай indent often гэдэг энэ командыг бол ашиглаж сурах тухай. Яагаад одоо энийг хийх ёстой, яаж хийх ёстой бэ гэдгийг бол цаана ингээд сайн одоо дадлага туршлага хийгээд мэдчихсэн байх хэрэгтэй байх нь байна. За үүний дараа milestone байна. За төсөл дээр одоо milestone утгуудыг хэрхэн оруулдаг юм бэ гэдэг одоо тэр одоо зориулалт ер нь яаж ашиглах вэ гэдгийг бол бас та мэдчих хэрэгтэй байна. За тэгээд үүний дараагаар
predecessors, successors. За тэгээд энэ FSS, FFSF гэх мэтчлэн энэ төслийн сүлжээ үүсгэх, ажилбаруудыг хооронд нь холбох, зэрэгцүүлэх одоо дараалалд оруулах зэргийг бол мэдчих хэрэгтэй. Тэгэхээр predecessors, successors гэдэг нь одоо predecessors бол энд харагдаж байна. За тэгээд үүн дээрээс гадна та энэ details view дээр бас ингээд давхар ажиллана гэсэн үг. Predecessors-ын бичээд одоо энэ дээр бол энэ хоёр дээр бол ингээд бас ерөнхийдөө танил болсон байх хэрэгтэй. Туршиж үзээд ингэдэг юм гэдгийг бас ойлгоцсон байх хэрэгтэй. За task information-ы deadline-ыг бас ашиглаад мэдсэн байх хэрэгтэй. За яг хөө энийг бол бид нар бас агсан төвчний сургалтын дээр бас давхар үзнэ. Гэхдээ ер нь deadline гэж яг юу вэ? Ямар үед ашиглах вэ? Milestone-оос ямар ялгаатай гэх зэргийг бол бас ойлгочихсон байвал анхан шатнд одоо дунд шатны ойлголттой энэ анхан шатнд бол нэг тийм одоо хүмүүс ашиглаад идэггүй. Тэгэхээр энэ дунд чатны юм хэдүүлээ бас агсан төвшөнд авч үзнэ. За үүний дараа таймлайн гэж ярьж байгаа тий. За энэ дээдлэлт бид нар түрүүн одоо таймлайныг бол ингээ харж исэн. За энэ дээдлэлт байгаа энэ таймлайныг бас үгсэх тал дээр дунд чатны ойлголт. За энийг бас ашиглаад зурцсан байвал та анхан шатны ямиг бол одоо тий ойлгочихсон байна гэж үзэж болж байна. За тэгээд duration-ыг хэрхэн тохируулах вэ? Цагаар, өдрөөр тий календарын өдрөөр за тэгээд 7 хоногоор сараар гих мэтчил ингээд duration-ыг өгөх тохиргоонуудыг бол ингээд мэдчих хэрэгтэй байна. За тэгээ энэ дээр бол энд харагдаж байна. За тэгээд үүний дараагаар ингээд харангуут үндсэн нүтэй хамгийн түгээмэл хэрэглэгддэг 6 тохиргоо маань ингээд дуусчлаа. Нийтдээ ийм 10 тохиргоог хийчихсэн байхад, эзэмшчихсэн байхад хүн бол ингээд ер нь одоо төслийн график төлөвлөгөө гэж манай Монголд ингээд ярьж заншсан тэр төлөвлөгөө ингээд хийгээд тий боловсруулаад гаргаад ирдгээ. За тэгээд цаашлаад дунд төвшинлөө ингээд орохоор одоо resource sheet гэж ярьж байгаа. Resource sheet-эн дээр бол хүн ингээд ажиллаад мэддэг байх хэрэгтэй. За resource sheet гэдэг маань энэ байна тий. За resource sheet гэж юу вэ? Энэ одоо яагаад дулаагаад байгаа юм? Гэх зэргийг бол мэддэг байвал зүгээр. За хэрвээ энэ дээр эргэлзээтэй байгаа бол бас live хичээл дээр асууж болно. За үүний дараа нөөцийг хуваарлах. За тэгээд төслийн одоо baseline-ыг одоо тогтоож өгөх талаар мэдсэн байх хэрэгтэй. За тэгэхээр Gantt chart руу ороод харуул энэ дээр ингээд тухайн ажилбарын ард нөөцүүдийг ингэж хуваарлаж өгсөн байх шүү дээ. Тэгэхээр энэ талаар яаж ингэдэг юм бэ гэдгийг бас ойлгоцсон. Цаана яваад байгаа ерөнхий одоо зүү тогтлыг мэдсэн байх хэрэгтэй. Яг агсан шатн дээр бид нар энэ нөөцийг одоо ночлох тал дээр бас ганц хоёр юм авч үзнэ. Тэгээ ер нь бол энийг хийгээд туршид үзсэн байх л шаардлагатай гэдэг санаа байгаад байгаа. За тэгээд project set baseline энэ одоо ямар учиртай юм бэ? Baseline-ыг ингээд тогтоож өгөх, за baseline-ыг ашиглах талаар бол бас мэдсэн байх хэрэгтэй байна. Дунд чатанда тийм. За үүний дараа view буюу одоо тийм tracking Gantt. За tracking Gantt гэдэг маань төслийн төлөвлөгөөгөө ингээд цаашаа одоо ухаж мөшгөж одоо хэрэгжилтийг хянах тал дээр ингээд мэдсэн байх хэрэгтэй байна. За views-ний filter, за тэгээд late, complete гих зэргийг бол ингээд одоо ойлгоод мэдчихсэн байх хэрэгтэй байна. За гих мэтчлийн одоо complete гэдэг энэ байна тийм. Complete гэж яг юу юм? Complete нь яг яаж цаана тооцогддог юм бэ гэдгийг бол энэ яг төслийн гүйцэтгэл хийгээд ирэхээр бид нар бол энэ дээр авч үздэг. Тэгэхээр complete гэдэг имийг бол бас учир утгыг ойлгоод туршаад одоо төсөл дээрээ өмнө нэг гүйцэтгэл оруулсан байвал зүгээр. За хэрвээ энэ одоо сургалтын дээр л анхудаа энийг сонсож байгаа бол GELS нөгөө өмнөх үе шатны төслийн төлөвлөгөөг Microsoft Project програмаар одоо сайжруулах нь гэдэг нь анхан болон дунд шатны тэр видео бичлэгүүдээс энэ хэлж байгаа 17 юм маань гүйлгээд харчаарай. Тэгээд тэнд бол ингээд 60 командыг тайлбарлчихсан байгаа. Нилээн нүсэр тийм курс. Тэгээ хүн мэдээж 60-ыг ашиглаж болно. Гэхдээ одоо олон жилийн дунджаар танд хэлэхэд ийм 17 юмыг л ингээд ашиглахад ихний хэлжинд танай төсөл дээр таны төлөвлөгөө бол одоо ингээд ерөнхийдөө под хийгээд ингээд хөөрхөн болчихно гэдэг санаа явж байгаа. За тэгээ энэ бичлэгээр бүгдээрээ Microsoft Project программын дээр одоо гүнзгий төвшөнд ажиллахад яг мэдж явах шаардлагатай. Ямар цэгээс бид нар эхэлж байгаа юм бэ гэдгээ тодорхой болголоо. Тэгэхээр энэ саяны дурдсан юмнуудыг та мэдчих хэрэгтэй байх нь 17 зүйлийг. За тэгээ энэ 17 зүйлийг би энэ видео бичлэгний яг dotал description хэсэг дээр дахиад чагсаа чинь тэгэхээр та энийг тэмдэглэж авч жагаад анхан шат руу очиод гүйлгээд
гэрийн даалгаварт одоо тий мэдлэгээ сэргээгээд өөрөө дахиж бас тэмдэглэл хөтлөөд ингээд сургалтандаа бэлэн байж ах нь байшгүй лайв хичээлтэй.